Бид улс их орондоо орон нутгатаа ямар хөгжил, ямар шийдлийн гарцыг авчирч чадах вэ? Иргэдээ сонсож илүү сайн хууль батлуулахаар ажиллаж байгаа улсын хурлын гишүүн Инх Амгалангийн цаг нэвтрүүлэг эхэлж байна. Энэ хамрын чуулганд багтааж 2016 онд нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдах ёстой. За бүхий л салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөөг багтаадаг юм а. Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ цаг үед төсөв дээр хүндрэл үүсч болзошгүй хөрөнгө мөнгөний асуудлыг сайтар тооцох ёстойг Инх Амгалан гишүүн онцоллоо. За тухайлбал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн шинэ хууль 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. За өмнө нь сангаас бага мөнгө шилжүүлдэг байсан бол одоо хөдөлмөрийн үйлсний доод хэмжээний 2% тэнцвүүлнэ гэж зааж өгсөн. Мэдээж төсөв дээр ачаал ирэх учраас шийдвэрлэх арга замаа нарийн тооцоолохыг онцолсон юм а. Дээр нь энэ жил хүүхдийн мөнгө болон алдартай одонгийн урамшууллыг зээлэр олгосон бонд гаргаж 200 гаруй тэрбум төгрөг тараагаад байгаа. За зээлийн сүлжээ бий болоод байгаа учраас эх онд үрзээлээ зэгцлэх арга хэмжээ авъя гэдэг саналыг хэллээ. Хуулиар туйлын 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр төрөөс нийгмийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлж байгаа иргэдийн шимтгэл бол нэмэгдсэн шүү дээ. Одоо сард 650 төгрөг, жилд 8000 орчим төгрөг төлдөг байсан бол одоо хөдөлмөрийн үйлсний доод хэмжээний 2% гэхээр жилд 40 мянган төгрөг орчим төлөх юм. Тэгэхээр энэ тооцооллууд одоо энэ хуулийг чинь бид хэрэгжүүлэх ёстой шүү дээ, тийм ээ? Хэрэгжүүлэх ёстой. Тэр энэ тооцооллууд чинь одоо энэ 16 оныхон үндсэн чиглэл дээр бас энэ чинь төсвийн төсөв дээр бас нэлээд ачааллууд ирнэ гэсэн үг шүү дээ. Энийг тооцсон тооцооллууд ер нь байна уу? Хэр хэмжээний одоо төсөв дээр ачаалл ирэх үү? Энийг яаж шийдэх вэ? Батүрлээс асуу. Энийг яаж шийдэх вэ? Энийг шийдэхгүй бол тэр эрүүл мэндийн даатгалын хууль чинь хэрэгжихгүй шүү дээ. Тийм ээ? Нэг юм асуудал байж байгаа. За хоёрдугаарт нь хүний хөгжлийн сан. Энэ хүний хөгжлийн сангийн санчин бол одоо дандаа өр зээл тавьчихсан. Дандаа өр зээлээр одоо сүүлдээ бүр хүүхдийнхээ мөнгө, одонтой эхчүүдийнхээ мөнгийг бол дотоодын 15% бондтой 15% хүүхдээ бонд аваад санхүүжүүлээд өгч байгаа шүү дээ. 200 хэдэн тэрбум. Тэр энэ асуудлыг яах юм? Одоо н ирээдүйн өв сангийн тухай хууль гэдэг улсын хурал дээр өргөн баригдсан хэлцэх хэсгийн дэмжиж одоо хэлцэхтэй явж байна. Тэгэхээр энэ нөгөө хүний хөгжлийн сан ирээдүйн өв сангийн тухай хуулиуд энэ хүний хөгжлийн сангийн энэ өр зээлийн асуудлуудыг ерөн цаашдаа яг яаж шийдвэрлэе гэж бодож байгаа. Энэ 16 онд ингээ хоошо шийдэгдэх юм огч одоо шийдэгдэхгүйгээр яна гэсэн үг. За 3 дугаарт нь бол нөгөө малчтын тэтгэврийн насыг наашлуулах ажилласан жилийн 1 жилийн 1.5 жилээр тооцох хуулийн төслийг бас улсын хурал дээр хэлцэх хэсгийн дэмжигдсэн шүү дээ. Одоо ингээд энэ улсын хурлаар хэлцэхтэй явагдана. Энэ асуудал ерөөсө 2016 оны үндсэн чиглэл дээр энэ чиглэлээр ерөөсө орсон зүйл байхгүй шүү дээ. Тэгээ яагаад энэ зүйл ороогүй? Улсын хурлын гишүүдээс өргөн барьсан хуулийн төс хэлцэх хэсгээр явж байгаа. Тэгээд улсын хурлын чуулган байнгын орон дээр төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлогын бичиг баримт одоо яг хэлцэгдээд явж байгаа. За тэгээд энэ бодлогын бичиг баримт хэлцэгдэж дууссаны дараагаар дагалдаад нийгмийн даатгалын багц хуулийн шинжилсэн найруулга орно. За энэ дээр бол одоогоор бол 6-7 хуулийн шинжилсэн найруулга хийхээр бэлтгэгдээд явж байгаа. Тэгээд энэ дотор энэ малчтын тэтгэврийн насыг наашлуулах энэ хууль ороод хэлцэгдээд явна гэж явах юм. Мөн малчны тэтгэврийн насыг Инх Амгалан гишүүн тодрууллаа. За хэлцэгдэж байгаа хуулийн төслөөр малчтын тэтгэврийн насыг 5 жилээр татахаар боловсруулагдсан. За өдөр шөнөгүй ажилдаг энэ хүмүүст анхаарал хандуулж тэтгэврийн насыг тодорхой болгохыг үндсэн чиглэлд тусгах ёстойг хэллээ. За үндсэн чиглэл хэлцэх үеэр Инх Амгалан гишүүн төрийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулахыг мөн сануулсан. За учир нь хүнсний толон эзэддээ очихгүй байгааг онцоллоо. За хөдөөд 1000 малчин толон аваад сууж байгааг хэлсэн. За уг нь бол өрхийн төвшин тогтоохоо судалгааг өндөр өртгөөр хийж за үүнийгээ хянах төрийн сангийн нэгдсэн сүлжээг 80 гаруй тэрбум төгрөгөөр бий болгожээ. За үүнийг ашиглахгүй ирнэ дахиад нэгдсэн сүлжээгээ сайжруулна гэж ярьж байгаа нь улсын мөнгийг хийдимийн үрсэн ажил гэж Инх Амгалан гишүүн шүүмжиллээ. За дөрөвдүгээрт нь энэ хөдөөд маш их хэрүүл маргаанд тарьдаг зүйл бол энэ хүнсний толооны асуудал гэж. Хүнсний толооны асуудал. Тэгэхээр хүний хөгжил нийгмийн хамгааллын яамнаас одоо энэ нөгөө нэг бүр орлого багтаа байгаа ядуурлын түвшинд байгаа улсуудын нэг ядуурлын чинь нөгөө өрхийн орлогыг тодорхойлдог нэг хэд хэдэн аргачлалаар 5 аргачлал илүү тийм ээ 5 аргачлалаар нэг тооцоолоод өрхүүдийг нэг ангилсан юм байл. Тэгэхээр энэ
хоолны одоо энэ биш энэ хүнсний толооны энэ маргааны асуудлыг нь яаж шийдвэрлэх вэ? Хуучин бол нөгөө багийн засаг дарга нарын оролцоогүйгээр Улаанбаатар хотоос нэг хэдэн судалгааны хүүхдүүд хурж ирээд айлуудаар нэг санал асуулга явуулаад ингээд мянгат малчин хүртэл одоо хүнсний толгой авж байгаа тохиолдол байна шүү дээ. Мянгат малтай юм. Тэгэхэд одоо 20-30 толгой малтай хүмүүс хүнсний толгойн авч чадахгүй байгаа. Тэрэндээ хамрагдаж чадахгүй байгаа. Ийм нөхцөл байдал амьдрал дээр байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг яаж шийдвэрлэх? За 5 дугаарт нь тэр нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сүлжээ сумын мэдээллийг холбох үйл ажиллагаанд үе шаттай хэрэгжүүлнэ гэж. Тэгээ манай энэ төрийн байгууллагуудын нэг ийм хоорондоо ажлын уялдаагүй төрийн хөрөнгөөр хийсэн дэд үтсийг хоорондоо ашигладаг нэг ийм нийтлэг дутагдал байгаа хгүй. Одоо энэ чинь 80 тэрбум төгрөг зарцуулах гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр одоо төрийн сангийн мэдээллийн сүлжээгээд Батбуурлаа байгаа үстэй сумн дээр хүрсэн сангийн яамны өдөр тутам төрийн сангийн мэдээлэл хийдэг ийм сүлжээ байж байгаа шүү дээ. Хэдэн тэрбумаар боссон шүү дээ. Дахиад та нар ийм сүлжээ босгох гэж юм. Дахиад 80 тэрбум төгрөгөөр ийм сүлжээ босгох гэж юм. Яагаад ингэ төрийн байгууллагууд хоорондоо энэ мэдээллийнхаа тэр сум мэдээллийн дэд үтсээ дундаа ашиглаж болдгоо юм бэ? Тэр өөрөө ингэ ийм юм руу ороод өөрийнхөө байгуулсан юм руу дахиад За тоондрах. За хүнсний толгойн дээр бол за өрхийн мэдээллийн нэгдсэн санг сая олон улсын байгууллагуудын санхүүжилттэй энэ нэгдсэн сантай болсон. За энэ нэгдсэн санг ашиглах одоо журмыг засгийн газараар баталсан. За энэ нэгдсэн санд бол яг энэ зорилттой бүлгүүдийг бол бас нэлээд сайн тодорхойлж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ дээр бол бид нар энэ маргаан бол таслагдах гэж бодож байгаа. За энэ оны улсын төсөв дээр хүнсний толгойн дээр бол төсвийг бол нэмсэн. За том хүнд 13,000, хүүхдэд 6,500 болохоор нэмэгдүүлээд хамрагдах өрхийн тоог бол бас нэмэгдүүлж чадсан байгаа. (2016) онд нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ажилгүйдлийн төвшинг 7% барина гэсэн зорилт багтжээ. Гэтэл яаж гэдэг арга зам нь байхгүй байгааг инхэн болон гишүүн хөндлөө. За мэдээж асуултаар болж шүүмжлэх биш ажлын байр нэмэгдүүлэх, залуучуудаа дэмжих олон гарц байгааг санал болгосон байна. За ажлын байр бий болгож байгаа гол сектор бол хувийн аж ахуй нэгжүүд. За ядаж татвараар дарамтлалтгүй бизнес хийх орчинг сайжруулах нь ажилгүйдлийг бууруулах эхний алхам гэдгийг хэллээ. Мөн хөдөлмөрийн үлсийг бодох аргачлалаа боловсронгуй болгох шаардлага байгааг онцолсон. Эрх зүйн орчин сайжрлаа гэд бүх зүйл бэлэн гэсэн үг бишээ. Нарийн тооцоолохыг санал болголоо. За залуучуудын хувьд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах болсон. За уулуурхайн салбар эд хөгжиж байхад энэ төвүүдийг төгссөн залуус эрэлттэй байсан юм а. Гэтэл өнөөдөр мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн залуусын 35% нь ажилгүй байгаа юм а. Уг нь бол мэрэгжил эзэмссэн иргэдийн хувьд өөрсдөө ажлын байр бий болгодог онцлогтой үсчин, оёдолчин, муужаан, гагнуурчин гэд нэрлэж болно. За тийм учраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай адил иргэдийг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь төр тусалж болохыг салбарын сайдад санал болголоо. За эхний ээлжинд 3 сая төгрөгөөр туслая. Үнэхээр үр дүнд хүрвэл энэ мөнгөний талыг нь дэмжлэг болгож үлдсэнийг нь хүүгүүд зээлдэг бай гэх мэт санаачдгуудыг тусгасан байна. Тэр ажилгүйдлийн төвшинг бууруулж 7% хүрэхээр төлөвлөж байна гэдэг тэгж юм л та. Тэгэхээр одоо яг ажилгүйдлийн төвшин яг хэдэн хувь байгаа? 2015 онд яг ажилгүй хүний тоо хэд байгаа? Тэгээ яг ямар хуу одоо хөтөлбөрүүд хэрэгжүүлж энэ ажилгүйдлийн төвшинг бууруулна гэж харж байгаа юм бэ? Энэ цэвэр одоо хувийн сектор эс одоо энэ ажлын байрыг бий болгох ийм одоо хүлээлт байгаа юу гэдэг талаар бас тодорхой мэдээллүүдийг авахыг хүсэж байна. За хоёрдугаарт нь энэ хөдөлмөрийн үлсний үнэлэмжийн асуудал байж байгаа. Хөдөлмөрийн үлсний аргачлалын асуудал байж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр энэ нэг эрх зүйн орчныг сайжруулна гэсэн нэг тийм ерөнхий юм байна л да. Тэгэхээр яг яаж харж байгаа юм бэ? Хөдөлмөрийн үлсийг яг цагаар олох. Одоо манай Монгол улс чинь бол яг бусад улс орнуудтай харьцуулахад нэг цагийн хөдөлмөрийн үлс бол хамгийн бага улсуудын тоонд байгаа байхгүй хамгийн бага тоонд байж байгаа. Тэгээ энийг ер нь яаж одоо ингээд нэг цагийн хөдөлмөрийг яг хөлсийг нэг цагаар олгодог ямар хэлбэрийг яаж оруулахын ямар хуу одоо зохицуулт шаардлагатай байгаа юм бэ гэдгийг яаж харж байгаа вэ гэдгийг хоёрдугаар тодруулъя. За гуравдугаарт нь бол энэ месүүтээр нөгөө мэрэгжил олгож байгаа.
залуучуудын 35% нь төгссөн залуучуудын 35% нь ажилгүй байна гэдэг шүү дээ. Уг нь бол энэ mëсвэтээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурж байгаа хүүхдүүд чинь бол илүү нөгөө өөрөө ажлын байраа бий болгодог ийм мэргэжлэр сурдаг залуучууд бас их олонх нь байдаг. Одоо үсчнэр гэдэг юм уу, мужанаар гэдэг юм уу, яг төгсөөд өөрөө ажлын байраа бий болгодог ийм мэргэжлэр их сурдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг энэ санхүүгийнх нь одоо нэг мэргэжилтэй болчлаа. Яг тэгээ одоо нэг үсчнээ эхлэж байгаа эсвэл мужааныхаа цехийг эхлэж байгаа энэ залуучуудад яг нэг гарааны одоо санхүүжилтийн инкубатор гэж бизнес инкубатор гэж яддаг штэ. Гарааны санхүүжилтийн одоо их усруудыг энэ шийдэж өгөх юм болцоонууд бий юу? Энэ талаар хийсэн одоо тооцоо судалгаанууд байна уу? Нөгөө жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл хөдөлмөрийн ажлын байрыг одоо нэмэгдүүлэх төсөл гэдэг нэг баахан дэд хөтөлбөрүүд байдаг штэ. Малчтыг одоо малжуулах хөтөлбөр, залуу малчтыг сургах хөтөлбөрүүд гэх мэтлэнгээр яг энэ мэсвэт нөгөө өөрөө сураад сертификат аваад мэрэгжилтэй болоод ажиллаж байгаа өөрийнхөө ажлын байрыг өөрөө бий болгож байгаа энэ хүмүүсийг санхүүгийнх нь их усээр гарааны их усээр нь дэмжих одоо ямар хөө боломжууд байна вэ? Энийг яаж харж байгаа вэ? Гэсэн энэ гурван зүйл дээр татварлах хүсэж байна. За чин зэрэг сад хариулахын өмнө би ажлын төвшнгөөр бол ажилгүйдлийн төвшөнд 7.4% гарсан л да. Тийм учраас бол 16 онд бид энэ төвшнгөөс нэмэгдүүлэхгүй байх нэг одоо 7% нь одоо бас ажилгүйдлийн төвшинг барья гэдэг ийм асуудлууд бол яригдж байгаа. Гэхдээ нэг үйлдэлт бол бас бодиттой ороос ажилгүйдлийн төвшин нэмэх тийм одоо хандлагууд бол байгаа гэж бас бид бас бодох ёстой. Яагаад ийм зүйл хийж яах вэ гэхээр эхний 4 сарын байдлаар ажил хөдөлмөрийн эрхлэлтийн албанд одоо ирсэн ажлын байрны захиалга өнгөрсөн оныхоос 4 дахин буурсан байна лээ. 4 дахин буурсан байна лээ одоо өнөөдрийн байдлаар. За нөгөө талаас 14 оны гүйцэтгэлээр аваад зүс нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргаж байгаа мэдээгээр бол ажилгүйдийн төвшин авсан ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо өмнөх оноос 52 одоо нэмэгдсэн ийм бас бодиттой бас хөндөрлүүд бол гараад байгаа. Гэхдээ бид бол бас энэ 7%-аас гэтрүүлэхгүйгээр одоо бас ажилгүйдийн төвшин барих юм боломж байгаа гэж бол үзэж байгаа. За хэд хэдэн одоо арга хэмжээ авах ёстой. Ялангуяа өмнөх засгийн үед бол залуучуудыг ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжүүлээд бэлэн мөнгөний одоо бас хөтөлбөр хэрэгжүүлж бас үүнийг бол бид энэ оноос бол болъё. Ер нь бол ажил хөтөлбөрийн насны хөтөлбөрийн чадвартай иргэдэд бэлэн мөнгөний одоо хөтөлбөр хэрэгжүүлдэг байх биш. Яг өөрөө чи хэлж байгаа шиг өөрөө өөртөө ажлын байр бий болгоод байнгын ордогтой болох, байнгын одоо ажлын байртай болох тэр чиглэлд нь болоод дэмжлэг одоо үзүүлдэг болыг гэсэн ийм одоо чиглэлээр ажиллаж байгаа. За энэ жилээс бид үндсэндээ гадаадаас ажиллах хүч авах бодлогодоо нэлээд зарчмын өөрчлөлт оруулж байгаа. Энэ жил одоо барилга уул уурхай замынхантай би өөрөө нэг хүчлэн уулзаж тодорхой бодлого чиглэлээр ярьсан. Энэ жил гадаадаас авч байгаа ажиллах хүчнийхэн 30 хүртэл хувьд нь таавхан Монгол одоо залуучууд ажилгүй байгаа иргэдийг дагалдуулан сургах замаар ур чадвар одоо эзэмшүүл тэр технологи нь одоо эзэмшүүл арга хэмжээ ав. Ирэх жил бол таавхан гадаадаас авах байгаа ажиллах хүчний чинь зөвшөөрлийг 30 хүртэл бууруулж өгөн тэр хэмжээгээр нөгөө чадах бэхжүүлсэн Монгол ажилчтай дотоодынхон одоо ажиллах хүчнээр ажилчдынхаа ихэнхийг одоо бүрдүүл гэсэн ийм одоо бас бодлого бол өөрчлөлт явуулна. Эдгээр одоо бодлогуудын үр дүнд бол тодорхой хэмжээгээр ажлын төвшинг бас 7%-аас гэтрүүлэхгүй барихын боломж байгаа гэж бол үзэж байгаа. Улсын хурлын байнгын орны хуралдаанаас мэдээлэл бэлтгэлээ эх 7 хоногт дахин уулзъя. Төрийн бодлого иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх ёстой юм а. Их хамгааллын цаг нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна.